Я дараагийн вебинарт давтамар. За өчигдөр шөн зовны шөн гэх юм уу тий шөн 2-оос бодлогын үнэ мэдээ гарсан байна. За тэгээд бодлогын хүү бол өнгөрсөн хуулцалтаар 4.5 байж байгаа. Хүлээлт нь 425 буюу 0.25 хувиар бууруулах хүлээлттэй байсан. За тэгээд тэр дээрээ гарсан байна. Буюу хүлээлт нэр гарсан байна. За тэгээд шөн 2-ын мэдээ ерөнхийдөө одоо энэ хөдөлгөөн байна. Бүтээгдэхүүн бүгдэн дээр нь их бүтээгдэхүүн дээр ерөнхийдөө шөн 2-оос хавлага оржсэн байгаа. Алтны 600 төгрөг бодолцсон баг шиг байсан. За тэгээд FTDH за долларын индекс за харж байсан газар орж ирсэн. Энэ яг тренд лайныг ер нь амар удаан хараад ойш ороод ирсэн байгаа. Энд одоохондоо sideways явж нэгжсэн доошоос straight нэг pullback өгөөд унаад одоо энд ороод ирсэн. За тиймгууд энэ харин өмнөх яроолыг жоохон зүгээрээ сэтлээд ингээ ороод ирлээ. За ерөнхийдөө одоо ингээд энд хамгаалж исэн бүсчлэлтээр хүрээд ирцэн гэж хараад байгаа. Одоо энэ дээрээс баталгаа хүлээж байгаа долларын индексийг ерөнхийдөө дахиад энэ дээрээс эргэж болоо гэж хараад байгаа. За бүр ингээ яг хуу энэ дээр цэвэрхэн паттерн зурах гад ингээ одоогийн нөхцөл байдал дээр зурах юм бол хэрвээ паттернаар явна гэх юм бол тийм ишээ 3 дахь тооч орж ирэх боломжтой гэж харж болно. Тэгэхээр ингээд айгүй хол явчих гээд байгаа учраас энэ дийлигийн паттерн учраас айгүй хол ахиж эдэн сар доошоо явж магадгүй юм хөдөлгөөн хардаад байгаа юм. Ингээд 100 гаралтад явахаар. Тэгэхээр энэ бол одоохондоо бүр дараагийн энийг дахиад доошоо сэтэлсэний дараах таам одоохондоо болохоор энэ дээрээ дабл ботмын тогтворж хөдөлгөөн байна уу буюу харъя буюу энэ хөндлөлтийн хөдөлгөөнийг энэ дээр юм дабл ботом хийж ирэх магадaltaй одоо бүт зүүсгэнүү буюу харъя. За тэр нь ерөнхийдөө бол яаж ингэж байх боломжтой юм бэ гэхээр за эднэрийг авсдагч. Одоо ингээд 44-өөс хойш шууд ингэж унж орж ирээд за фомсын мэдээгээр доошоос зүг ингэж орж ирээд жоохон дэше хөдөлгөөн орсон маш тий. Нэгт энэ уналтын хөдөлгөөнийг энэ тогтворч чинь үгүй анзаарах хэрэгтэй гэсэн. Одоо энэ уналтын хөдөлгөөнийг. Одоо энд бол ингээд өмнөх уналтын хөдөлгөөнийг тогтворчсон шүү дээ. Ингэж унж орж ирээд өсч чадахгүй, унж чадахгүй ингээд ерөөдөө sideways trend руу орсон. Яг ийм хөдөлгөөн энд үүсэх нү гэдгийг харъя. А нөгөө талдаа бүр юм урт хугацааны ийм баруун тишийн хөдөлгөөн байхгүй маа гэхэд дахиад энэ уналтын хөдөлгөөнийг дуусгах буюу одоо энэ дээрээс ингэж унж орж ирж байгаа. Энэ хөдөлгөөнийг дуусгах ямар нэгэн трендing өөрчлөлтөг буюу төгсгөлд үүсдэг нөгөө паттернууд маань гарч ирэх нь үгүй юу гэдгийг харъя. За нэг иймэрхүү юмнууд ч юм уу, за нэг иймэрхүү юмнууд үүснэ гэсэн үг шүү дээ. Тийшээ задардаг вэжүүд эсвэл юм sideways мөртлөмөр дабл bottom шүү. Эдгээр хөдөлгөөнүүд айл нэгийг үүсгэх нь харъя. Одоо бол яг хуу шууд risk entry буюу тренд эргээгүй байхад за энэ хавьс ерөнхийдөө эргэнэ гэж хүлээж исэн үнийн бүсчлэл учраас тэр дээр ирцгээд арилжаан дөрөх боломжтой. Гэхдээ ямар нэгэн байдлаар баталгаа авах зүйл ерөөсөй байхгүй учраас долларын индексийг ер нь бол одоо индексийгээд эндээс эргэнэ гэдэг ерөнхийдөө хандлага авцсан. Гэхдээ баталгаа хүлээж байна гэсэн. Ядаж энэ уналтын хөдөлгөөний дунд цаг дээр нь дэше ирэх ямар нэгэн бүт зүсэх хэрэгтэй гэсэн үг. За Nasdaq дээр ихэд уржигдраас унаад тэгээд докторж байгаа дахиж унаад 44 функсоор доошо зүү зураад тэгээ буцаад өсөд гараад ирсэн. Ерөнхийдөө бараг шууд 2-ын лагаа ахиж доошоос. За энэ 230 дээр байсан энэ угаар ингэж нэг доошо унсан юм байна. За тэгээ буцаад дэше гараад ирсэн. За Nasdaq-ийн ерөнхийдөө за Nasdaq-ийн өмнөх таамаг нэг ийм байгаад байгаа шүү дээ. За энд ингэ шатаац байгаад байгаа. За яг энэ хөдөлгөөн ингэ sideways болоод байгаа учраас энийг ингэ унжиж эстлээд унжиж магадгүй. Гэхдээ унахын тулд ядаж энийх нь доор гаргаж ирж ээж унагая гэдэг нь унгаж явахд доошоо арилжаа нэг гэдэг ингээд юунууд нэм гэсэн. Шалтгаанууд нэм бод гэсэн. Гэхдээ ингээд доошоо байх боломжтой харагдаад байгаа ч гэсэн яг одоо тухайн үнийг явах боломжтой юу, боломжгүй юу гэдгийг эхлээд баталгаа авах юм үнийн бүсчлэлүүдээ тодорхойлж хэлэлүү зүгээр. За тэгээ энийг ингээд доошоо эсэлж чадаагүй унж гарч ирээ. Тэгээ буцаад ингээд шалтгаазуудаа гайгүй солиод явж ийснаа. Тэр мэдээгээр бас ингэж нэг зүү зоогод дэше явчлаа. За тэгээд энэ хөдөлгөөн дахиад энэ өмнөх өрөөгөө шалгаад явчихж байгаа юм байна. Өнөөдөр өглөөний хөдөлгөөн үү? Тийм ээ, өдрийн хөдөлгөөн юм байна. За одоо тэгэл дахиад дэше явах бах та гэж харъя дөө. Өөртөө бүр ингэ дэше стрейт ингэ харахаж all time high-ыг явчихж байгаа учраас мэдээж дахиад бай арилжаанд ороход бол оройтцсан харагдаад байгаа. За одоо дахиад жижигхан бай явах юм бол инвестишн нэг импульс яваад өсрөө хөдөлгөөн орж ирээд ингэ явсан гэхээр ийшээ орж ирээд орой нэг Лондон нэгтэл биш Лондон Нью-Йорк нэгжил ийшээ орж ирээд шалгаж чадах юм бол дахиад өсөх бүрэн боломжтой болов гэж харж байна. Одоо бол ингэ оройтцсан. Шууд харанхуй үн
барьж аваа шүү сэлд хитрхээ айлт те. Надаа бай дихэр мэдээч ингээ бүхтлгөөнүүд ингээ дэш ингээ гараад явцсан байна. Тэгэхээр хүлээлт тэнцэг хэрвээ энэ дээрээс ирэх юм бол нэг бай хөдөлгөөн сонирхож үзье. Загт энэ бай хөдөлгөөн бол нэгт гэж удаан арилж алагдахгүй байх. Ерөнхийдөө дахиад нэг дэш одоо энэ за нэг төлөв төсөөлье л доо. За нэг ингээд төсөлж байгаа. Энэ хүрээ дийшээ унаад би энэ дээрс арилжаанд орлоо гэж буцаад энэ хүртэл л харсан дээр баг. Мэдээний дараах хөдөлгөөн ахаад одоо өнөөдрийн Нью-Йорк гэдэр яаж хөдлөх ер нь жоохон эрсдэлтэй учраас энэ дээр ирэнгуут нь дахиад нэг цагааж жижигрүүлж агаад баталгаа авч болно гэсэн үг. За Nasdaq дээр бол хүлээлтийн байдалтай байна гэж харж байна. За биткойн дээр за нэг арай жоохон доор хүлээгээд байсан тэрийн өсчлөл төр ирээг байгаа. За энийг бас тоглоо. За тэг өмнөх таамаг нь болохоор за би энэ дээр нөгөө паттерныг одоо энийг ингээд зураад харахаар паттерн шиг харагдаад байгаа бол ч бүтцийн хувьд яг паттерн шиг биш байгаа даахгүй тэрийг тайлбарсан шүү дээ. Доошоо задардаг паттерн бол ингээд ийшээ нарийсдаг. Одоо вэж хэлбэртэй байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Ингээд нарийсж явах хэрэгтэй доошоо задрах паттерн бол. Энэ бүтцийн хувьд юусоо паттерн биш болоод байгаа хгүй зөвхөр нөгөө сувг буюу тий дээдлийн тренд лайн, доотлын тренд лайн гэж харуул зүгээрээ гэсэн. За тэгээ баяр хэлжаанд орвол энэ бүсчлүүдээс орвол илүү тухтай юм байна гэж хэлсэн бол за тэгээд нөгөө шууд суугаад дэшээ задраад буюу доошоо уналтын хөдөлгөөн оож хөдөлсрийн хөдөлгөөн оожгүй шууд явуулчлаа. За тэгээд одоо нөгөө яриад байсан энэ довоо ингээд ивдээд өгөөд дэшээ яваад засварын хөдөлгөөн одоо хүлээх хэрэгтэй болчихно гэсэн. За тэгэхээр хэрвээ би цэвэрхэн зурвал юу гэж зурх гэдэг вэ гэхээр энэ дээр ингээд сүүлийн орой эвдэгдээд авторенд ингээд эхэлсэн байна. За тэгэхээр энэ авторендыг эвдэд одоогийн байдлаар дэшээ тодорхой хэмжээний импульс хөдөлгөөн ингээд яваад ороод ирлээ. За нэг сэжиг бүхий зүйл нэгэ 2 цаг дээр тавиад харахаар энэ хүү нөгөө өсөлтөж явсан трендийг энэ дээр ингэж эвдсэн учраас энэ дээр сүүлийн хайр хай тогтож байгаа болж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ дээр хайр хай. За тэгээ энэ дээр хайр хай, энэ дээр хайр лоо. Одоо нөгөө энэ дээшээ яваад байгаа хөдөлгөөн яг дараа нь бүр дахиад дээшээ явж чадах уу гэдэг таамагийг гаргах гээд байна гэсэн. За тэнгуут энийг ийшээ сэтлээд доошоо унж орж ирээд энд шал болчиход байгаа байхгүй юу? Бишээ лоорлоо болчиход байгаа гэсэн. Тэгэхээр энэний дараагийн энэ үндсэн энэ хөдөлгөөн биш тий. Энэ хөдөлгөөн өөрөө энэ өмнөх оройг эвдэж чадах уу гэдэг асуудалтай болчиход байгаа гэсэн. Тэгээ энийг эвдэж чадах уу гэдэг. Яг 2 цаг дээр харах юм. Daily дээр харах юм бол энэ хоёрын юунууд нэх гайгүй. Энэ бүр лаан тэр доор юм байна. За ийм юу таамаг байгаад байна гэсэн. Хичнээн одоо энийг эвдцээ ингээд би ингээд баг цаг дээрээ энэ бол 15 минут дээр энэний трендийг эвдцээ ингээд харангууд энэ чинь нөгөө талдаа ингээд харахаар ингээд ийм бүтцэд болчиход байгаа байхгүй. Энэ дээр ингээд эвдээд уналтын тренд эхэлсэн байх бүрэн магталтай харагдаад байгаа. За яг хөдөлгөө зүгээр ингээд энийг нэг ингэж паттерн олгож хараад энэ дээр цэсрийн хөдөлгөөнд дуусцуу. Одоо дээшээ импульс явна гэх юм бол мэдээж одоо бүр том чиглэлийнхэн дагуу буюу дийлэгийнхэн трендийн дагуу дээшээ гараад ирэх боломжтой харагдаж байна гэсэн үг. За юу ч тодорхой хэмжээнд дээшээ явах байх. За тэгээд тэр нь хаашаа вэ гэдэг л байна. Энийг эвд чадахгүй юу гэдэг үнцэг харагдаж байна гэсэн. За одоогийн өсөлтийн хөдөлгөөн бол нэг юм нарийнхан сувг дотор яваад байна тий. За 2 цагийн дав юм байгаа. За энийг устгах цэвэрхэн байх хүтнээс. За яг одоогийн явж байгаа хөдөлгөөнийг таамаглаж зурх юм бол нэг ийм шал таазнуудтай яваад байна. За тэгээд дараа нь арисаад биш бүр биеийн өөрчлөгдөд ийм ч болчих магадгүй. Одоо ингээд авахаар 1 2 3 ингээд авахаар 1 2 3 4 5 байгаад байна л та. Тэгэхээр нөгөө доотлын тренд лайныг авчихвал гэж бодоод байна. За хэрвээ би энүүгээр нь авах юм бол энэ ингээд доошоо стрэх магадaltaй паттерн болчихж байгаа юм. Ингээд авах юм бол одоохондоо энэ сувгаад байгаа л дээшээ явах бол гэж таамаг гарах гэдэг гэсэн. Сэрээ удаж үзүүлчихэл хэцэлтэй юм. За энэ дээр юуцны sideways яваад дээшээ стэрж байгаа учраас эхний хэлжинд энэ 7 оны дараагийн вебинар хүртэл ингээд явчихна гэдэг таамаглаж. Тэгээд тэрэн дээр яач энийг эвдэж гин үгүй гэдэг сонирхолтой болчих учраас тэр үед нь анзааря. Одоохондоо бол нэг энэ хавцаа ингээд энд нэг sideways яваад тэгээд тэрийгэ дээшээ стрээд орж ирээд буцаад явж байгаа учраас нэг энэ хөдөлгөөн за 120 хүртэл явчих боломжтой болов гэж харагдаж байна. Том цагаар ингээ харахаар тэгээд дийлигээрээ бол энэ цэсрийн хөдөлгөөн бүр хангалттай харагдаж байгаа учраас эхний бүр хэрвээ дийлигээрээ явж тул эхний ээлжинд энэ импульсыг шин 50. За тэгэх юм бол дээшээ эдийн 130. Тэгээд бүр эн чин энэний цэсрийн хөдөлгөөн байж дууссан бол ингээд авахар бүр дээшээ 147 өдрлүүд бүр 50 хүрчих юм.
Иймэрхүү хөдөлгөөнүүд байх боломжтой болж байна гэсэн. Одоо энэ хөдөлгөөн дууссаны араас аль хөдөлгөөнийг авах вэ гэхээр энийг аваад байгаа шүү дээ. Ингээ аваад байгаа гэсэн. Тэрнтэй адилхан одоо энэ хөдөлгөөний оруулж ирсэн импульс айл юм бэ гэхээр энийг өөрөө нэг бүтэн дийлэгэн цэцэр хөдөлгөөн гэж үзэх юм бол өмнөх дийлгийнхний импульс айл юм бэ гэхээр энэ аваад байгаа. За тэгтээ нэг ийм с жигтэй юм харагдаад байна зөө. За бариур програм гаргаад ирээ. Ийм том хөдөлгөөн явснаа засвар орж ирж байсан. Дараа нь ийм хөдөлгөөн явснаа засвар орж ирж байсан. Тэгээ одоо ийшээ импульсийг энэ шиг явуулаа гэж бодоход 130 болох боломжтой. Засвар орж ирж байгаа ингэж өсөөд засвар нь орж ирээд ингэж өсөөд энэ жижиг орж ирээд ингээ өсөлт нь ерөнхийдөө багасаад байгаа. Тэгэхээр бас жоох эрсдэлтэй л юм байна. Докторч боломжтой л нөхцөл байдал үүсэж байгаа юм. За юу ч гэсэн харъя. Тэр өмнөх юуны харъя. Энэ таамаг юу ч гэсэн харч дөө. За энэ 5 нь бол бүр хэдэн 7 оны дараа гарч ирэх байх. За ингээ харч. Биткойныг бол. За gold. За алтны таамаг ерөнхийдөө үн докторч байгаа гэж ярьжсэн тий. За тэгээд ерөнхийдөө ийшээ ороод ирвэл ингээд өмнөх ингээд таазаа шалгаад явбал илүү цэвэрхэн байх боломжтой, илүү баятах гоё нөхцөл байх боломжтой гэж ярьжсэн. За гэтэл юу болсон бэ гэхээр ингээд том битээр нүүсэнгүй буюу үн sideways trend дотор явсараа байгаа стрээд яваад өглөө. За энэ дотор явж исэн. Доошоо стэрсэн орж ирээд энийгээ мөргсөн, буцаад доошоо буугаад энийгээ мөргсөн. За тэгээд дэшээ стрээд энийгээ шалгаад ингээд яваад гисэн. За энийг одоохон тусдагч. Дараагийн вебинар дээр бас шинээр зурна. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр дээшээ гарч ирээд нэг ийм паттерн зурж ийсэн. Тэгээд энэ өглөөний хөдөлгөөн ингээд энэ дээр за одоо жишээл энэ ингээд бас яг уу нэг ихний ээлжний шорт хөдөлгөөн орох боломжтой хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тиймгууд өглөө 8 төдөлчихөж байгаа яадс нэгдээд ингээд явчихж байгаа. За энэ дээр орох боломжгүй. Тэгээд дараагийн хөдөлгөөн энэ дээрээс арилжаа гээд тэгээд энэний TP богинохон TP авч байгаа. Ягаад тэгэхээр дунд нь Лондон нэгдсэн. Тэгээд би энийгээ шалгаж ээж магадгүй гэж хараад энэ өмнөх ойрог шалгаж ээж магадгүй гэж хараад баг цаг дээр тэм богино харилж ирсэн. Тэгсний дараа дээшээ стэрдэг паттерн үүсээд гэтээ энэ болохоор одоо яг одоо зурхад гайгаар ингээ харагдаж байгаа ч гэсэн тохоо. Энэ яг ийм юм дээр 1 минутын дээр ингээ зурсан учраас жоохон итгэхэд хэцүү байсан. Ягаад тэгэхээр одоо энэ чинь ингээ өнгөрсөн чартан дээр зурхаар амархан боловч эхлээд ингээ зурж байгаа байхгүй. Ингээ зураас тэрэлтээр нь орж таагүй. Тэгээ энэ буцаад ингээд энэ энд байсан жижиг юм sideways эвдчихээр за зарай болоогүй гэсэн чинь ингээд хэрвээ ингээд зурх юм бол айгу цэвэрхэн бүлбэк гэж зарагдсан. За ингээд дэшегаар явсаа алтал. За тэгээд ингээд дэшээ яваад мэдэн дээр савлаад мэдэн дээр пүү бараг 500 пипс авсан нь алт. Тийм 570 пипс авсан байна. За тэгээд нэг талд нь ASL тавиад нэг тал руу норж морцсон хүмүүс байх юм бол бараг хоёулынгийнх нь ASL-ийг авах байсан баг. Тэгээд эхний лааны нь шүү дээ. Хоёрын лаа ингэж гарснаа 2 минут нэгийн лаа шууд доошоо ингэж явж ирсэн дээрээ хаагдсан байгаа юм. За би тэгээд формсын дараа буцаагаад энэ хөдөлгөөнийг энэ дээр үн тогтворчхоор нь 1 минутын дээр гэсэн үг шүү дээ. Энэ дээр үн тогтворчхоор нь буцаагаад энэ дээдлийнхаа энэ том энэ хөдөлгөөнд лүг орж ирэх боломжтой юм болов уу гэж баа ярилжаа хийсэн. Тэгээ энэ дээрээс баядаа тийш яваад брик гэрэн зөтсөн чинь энд орж ирээд автсан. За одоо яах гээд байна вэ гэхээр за тэгээд нэг устгач. За одоо бол өнөөдөр би бол дахиад дэше гараад ирэх болов гэж бодож байна. За ингээд энийг эвтсэн байж тээ 15 минут дараа. Тэгэхээр энэс явсан хөдөлгөөн энийг эвтэхгүй. За тэгэхээр эвтэхгүй гэдэг зайныхаа бараг л 60-аар 65 70% шиг ороод ирсэн учраас бараг дээшээ яваад өгөх болов уу гэж бодож байна. За тэгээд энэ мэдээний хөдөлгөөнийг ч тооцвол нэг иймэрхүү нэг ангаас нь дээшээ паттерн байгаа даахгүй энэ мэдээний савлаг гэж тооцох юм бол ер нь дахиад дээшээ л харагдчихээн дөө. За одоо бид яах боломжтой юм бэ гэхээр энэ өөрөө бас нэг юм шалтгаан байгаа юм байна шүү дээ. Энэ дээр. За одоо жоох хүлээгээд за харъя л да хэвлээ. Одоо яг чартаа харахаар энд нэг ороод байна, өмнөх ороод энэ байна. Энд сүлийн орой байна. Энийг дээш нислүүлээ дахиад нэг доошоо бүр ингээд хүчтэй орж байгаа. Алт ерөн жоох огцсон орж ирээд байгаа юм. Бүр барыг ингэ шалгаж яж магадгүй. Ингээд явбал баярлж орж болж байна. За 2 цэг тодорхойлж. Тэгээд аль нэгэн дээр баталгаа авч арилж орно. Энэ дээр мөртлөгөө явж магадгүй. Эсвэл энэ дээр явж магадгүй. Ийм хоёр бүс тодорхойлж.
За тэгээд энэ өрөө хүртэл TP-г арчхад боломжтой дөө. Хэрвээ энэ дээрээс баа ярилжаанд орлоо гэж бодоод энэ яроолны доор эсэлээд явхад. За тий бас нэг confirmation авч орно штэ удлаа нь тий. За 60 PP байна. Гэхдээ 60 PP-ээр ч ингэж орохгүй л дээ. Яаж нэг 30 дотор бацсах үзэхэл баг. Ингээд харахаар дээшээ нэг 630 PP явах юм байна. Тэр оройгоо шалгалаа гэж бодоход ийм арилжааны план гаргач. За яг долларын индекс өснө гэдэг утгаараа энэ Nasdaq биткойн алтнууд дээр жоох өөр хөдөлгөөний таамгууд орж ичж магадгүй баг. Гэтэ одоохондоо байгаа тренд нь угаас аль аль нь эргээгүй учраас трендийн дагуу таамгууд гаргачих. За евро USD. За евро USD-г эндээ ингээд ингэсээр байгаа дээшээ гараад ирэх болов гэсэн гараад ирсэн. За энэ таамаг устгалаа. За гítэл дээшээ гарч ирэхдээ өмнөх оройгоо өвтчихэж байгаа юм. За энэ нэгэн бодлын айгуу зүгээр болчихж байгаа. Юу юм бэ гэхээр одоо энэ өмнөх оройг өвтчихнэ гэдэг чинь сүүлчийн орол энэ доор баталгааж чиж байгаа гэсэн үг байхгүй. Хэрвээ энийг өвтгүүгээр дабл топ моп болоо явж байгаа юм бол баталгааж хамгийн сүүлийн орол энэ учраас даун тренд ирэхийн тулд бүр ингэж хол явж ээж баталгааж гадаг байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр daily дээрээ өмнөх оройгоо эвдээд өгнө гэдэг чинь сүүлийн ёроол хаана байгаа нь баталгааж чиж байна гэсэн үг. Одоо энийг ингээд эвдчихээр яад копи тэгдэхгүй. Энд ингээд хайрлоо баталгааж чиж байгаа гэсэн үг. Тэгээд баталгаажуулахын тулд ингээл энэ авис ингээд ингээ авах боломжтой. За тэрний өмнө бол арай эртхэн хэдүүлээ позишнаны юу гэж тэр доотлоо эстлүүлэгч юм бас хол байна штэ гэх юм бол за одоогийн хөдөлгөөний харлаа. За өнөөдрийн хөдөлгөөн бол энэ өмнөх таазаа арай шалгаагүй. За юу энэ хавцаа ирээд буцаж байгаа юм байна. За энэт яг одоогийн хөдөлгөөж дахиад ороод ирчихэж магадгүй. За энэ фомсын мэдээний зүг бол яг анилаа шүү зөө. Энэ сүүлийн орой 2 дахь орой сүүлийн орол 2 цаг дээр энийг сэтгүүлээд ингээд арилжаанд орж болно гэсэн. 2 цагийнхаа дообыг хэвдүүлж гэнэ гэсэн үг шүү дээ ядаж. За 15 руу оръё. За 15 руу ороод бүр эрт яаж арилжаанд орох боломжтой байна вэ гэхээр шүү дээ. За 15 дээр энэ ингээд дэшээ явж ийснаа. Одоо яг энэ хоёрыг одоо 15 дээр оролцуулах юм бол энэ бүтэн импульсын төсвөр хөдөлгөөнийг эвдсэн гэдэг энийг эвдсэн гэдэг бараг товоо эвдсэн гэж харж болж байна л да. Тэгээд би долларын индекс дээр ер нь дахиад коррекшн орж ирэх болов гэж бодож байгаа учраас жоохон тийш орж ирэх байхаа евро USD. За одоо энэ ингээд дахиад энэ импульс дээр ярил л дээ. Энэ доотлын импульс дээр. Хамгийн сүүлийн орол сүүлээс 2 дахь орол тэгэхээр яг хамгийн сүүлийн орой энд байна. Эний дэшээ сэтэлчлийн тодорхой хэмжээний одоо 15 минутын баа хөдөлгөөн ороод ирсэн. Энэ ингээ явж байгаад сүүлийн энэ хяроолыг доош нь сэтгүүлээд за энэ дээр нэг бол паттерн нэг бол энэ дээр явах мөрдөлгөө мөрийн юг хараад эхлээд паттерн хараад мөрдөлгөө мөрийнхөө хоёр мөрийг зэрэгцүүлж хараад тэгээд дээр нь SL тавиад харилцаанд орвол илүү зүгээр юм байна. Тэгвэл одоо бол жоохон хэтэрхий месси яваад байл л та. За ийм план евро USD дээр гарч байна. За тэгэд одоо нөгөө мэдээгээс энийг ярьж одоо ингээд бодлогын хөө буурж байгаа гэж байгаа. За тиймгүүд энэ ингээд за ерөнхийдөө юу болж байгаа юм гэхээр зах зээл дээр бол зургал гайгүй байна. Тий бодлого дахиад ингээд бариад ч юм уу чангалаад ах шаардлага алга гэж бодоод тэгэхээр зах зээл нэлээд сайжирсан байна гэдэг юу үүсэж байгаа болоо гэж бодлогоо бууруулж байна гэдэг чинь. Эдийн засгийн байдал нэлээд гайгүй байна л гэсэн үг байх. Тэгэхээр хэрвээ долларын индекс өсөх юм бол шүү дээ. За яг одоо валютад бол ойлгомжтой. Голд дээр буцаад нөлөөлөх үү гэдэг асуулт жоохон сонирн болоод байгаа гэсэн. Одоо жишээл голдон дээр ч бас нэлээд том хүчин зүйл нөлөөлж байгаа зүйлүүд энэ олон улсын эдийн засгийн улс төрийн байдлууд нөлөөлж байгаа л үгтэй. Тэгэхээр тэд нар харин яаж орж ирэх үү гэдэг сонголтууд байна. Жоохон харж байх шаардлагатай, нэлээд ажиглах шаардлагатай л болж байгаа болов гэж бодож байна. Валютад бол яг хардаа доллартай ч юм уу урдаа доллартай бүтээгдэхүүнүүд бол тэгэл угаасаа ойлгомжтой. Эсэргээр бол эсэргээрээ хамт хөдөлж яг энэ бусад бүтээгдэхүүнүүд биткойн дээр яах юм бол та тэр жоохон сонирхолтой санагдаад байна. За валютуудыг ясгүүлэх чинь. 2 цаг. За гин дээр ийм паттерн үүсчиж магадгүй гэсэн. За энэ том паттерн бол арай удлаа байна тий. Ийм паттерн ч гэж юу аах вэ? Энд төсрийн хөдөлгөөн явж ийснаа. Нэг иймэрхүү паттерн яваад доошоо стэрсэн байна. За өмнөх шалаа өнөөдөр шалгаж байгаа юм байна. Канада доллар, Швейцар франк тэр энэ шалыг шалгаж байгаа юм байна. За энийгээ шалгаад унж магадгүй.
За гэхдээ энэ ч нэг ингэ цэвэрхэн шалгаад идэх хослол биш энэ дөө дутуул явд юм биш тий. Энийг шалгаад байгаа юм байхгүй, энийг байхгүй. Хамгийн цэвэрхэн олон давтамжтай шална мэдээж энэ дээр харагдаж байна. Тэгэхээр ийшээ ингэж үүдээшээ гүйц шалгах юм бол баг эндээс явж хахаад тийч амин өмнөх шалгаад идэх. За энэ бол баг одоо дахиад жоохон ингэ юу л хийж аваад байд сэлдэж болохоор л юм. За Канад доллар юм. За өмнөх таамаг юм байгаад байгаа тийм. Энэ дээрээсээ дээшээ гарч ирээд энд нэг паттерн гүйцээгээд ингээд дээшээгээд байгаа юм. За тэрнээс юу болсон бэ гэхээр за нэг support resistance татчаад байгаа. Тэр дотроо дээрээ нэг байгаад доороо нэг байгаад одоо дээшээ гараад ирж байгаа юм шиг. За энэ хөдөлгөөнөөр дээшээ гараад ирэх хаа. Ягаад тэгэхээр ерөөдөө хөвчлэн ногоон л агаар дагнаад цэврийн хөдөлгөөнүүд айгуу багтай буюу ийм sideways хөдөлгөөнүүд айгуу бага орж иж байна. Буюу дээшээ импульс нь ингээд ногоон лаанууд нь давмгаа авч яваад штэ. Тэгэхээр энэ хөдөлгөөн одоос төрчих واخ. Тэгээд дээшээ баг энэ хавцалгаа шууд гараад ирэх байх. Арилжааных нь боломж юу юм бэ гэхээр ингээд дээшээ сэтлүүлээд буцаагаад энэ шаал таазыг шалгахад нь дээшээ баядж болно. Ингээд бас айгуу дайггүй шаал тааз яваад штэ. Ер нь л ажиллаад штэ. Тэрийш ороод ирэхэд нь эндээсээ баяд. За тэгээ энэ дээрээс баядахдаа stop loss-аа бол мэдээж өөрсдөө ямар confirmation авч энэ дэрэгээрээ тавьж болно. За энэний доор бол мэдээж тавихгүй бах. Энд ямар нэгэн батарейн сэтрэнгууд нь ороод батарейныхаа доор тий. За support resistance дэтгээд орж ивэл нэг 15-аас 20 пипнэр risk entry хийж болох л баг. За ингээд зовооч. Одоо иймэрхүү таамагч хамгийн гол нь нөгөө жишээл энэ дараагийн бүтэц юу үүсэж байгааг ерөөсөө анзаарах байгаа байхгүй. Ядаж 5 минутын доовыг нэвдүүлээд нэг support resistance дээр ч ордог ч юм уу тиймэрхүү юм байхгүй. Зүгээр энэ хавцаанаас одоо үнийг нөгөө сонирхож болох хүсчлээсээ нөгөө таамаг гаргаад байгаа гэсэн үг. За Канада Швейцар франк yen. За Швейцар франк yen бол ерөнхийдөө такс сэргээр явсан байна. Ягаад гэхээр энийг доошоо ингэ стрейт ороод ирэх юм болов. За тэгээ энэ өөрөө юм том суугч төр явж байгаа учраас энийг стрейт энэ дээрээс илүү pullback явах боломжтой болов гэж хэлсэн. Тухайн энд зурж исэн жижигхэн батарейныг шууд дээшээ эсрэгээрээ задраад ингэж эсрэгээрээ задраад тэгээ шууд дээшээ энэ өмнөх доовуудаа өвдсөн байна шүү дээ. Одоо жишээл 15 дээр харах юм бол энэ сүүлийн орол энэ хоёр дахь орол энэ дээр байсан сүүлийн оройг дээшээ эвдэл тренд нэглээд яваад өгсөн байх нэ. За тэгээ бүр оройгоо өвдчлээ. Швейцар франк өөрөө жоох өсөж байна л гэсэн үг байлгүй. Энэтэй ослоод гэж амар өсөг баг. Энэтэй ослоод нь өөр өсөд байгаа болохоор. Тийм долларын индекс өсөж байгаа учраас йен унчиж байгаа гэсэн үг баг л та. Тэгээ йен унчхаар ардаа йентэй ослоод ерөнхийдөө тийшээ тэмүүлж байгаа байх. За ер нь бараг хамаарлан тийм юм байна. За энэ бол одоо үлээс. Энэ бол өстэй no idea тавьсан илүү шүү дээ. Цэрэг хөдөлгөөн орж ирээд тийшээ ингээ өнөөдөр өглөөнөөс хойш стрейт яваад өгсөн юм байна. Энэ дээр бол өстэй жинхэнэ хангаагаал явж байгаа суурийг хийх юм алах та. За евро кад ер нь сая мэдэрнээс өмнө долларын индекс унсан учраас евро нэлээд тажиг дэше өсөд гараад ирсэн. Евро USD дrast өсөж ирсэн шүү дээ. За энэ дээрээс тогтворчих боломжтой тааз гэж харж ирсэн цэгийн мэдлээд гараад ирлээ. За бүр weekly-гээр харъя. За weekly-гээрээ бол 2015 оноос за энэ дээр 18 оноос хойш хурж үзээгүй үнэн дээр хурж байгаа маань евро канада долларын хувьд бол энэ паттерн буруу стрейт дотлын импульсыг хэрвээ хэдүүлээд автаад аваад үзвэл дахиад ийшээ байгаа юм байна. За weekly дээр энэ дээр бол нэг юм бүсчлүүд байгаа юм байна. Анзаарах ёстой бүсчил. Тэгээ тэрийг одоо сэтэлчээд буцаа тэр дээрээ тогтворчод байгаа. За энэ чинь ингээ weekly-ийн бүсчлэл учраас зүү хатгаад явчихна гэж байхгүй тий. Одоо мэдээж дахиад энэ дээрч гарч ирж болно. Энэ дээрч гарч ирч болно. Зүгээр энэ дээр ихний ээлжинд хүчтэй газар байгаа юм байна. Олон жилийн түүхтэйг нь гаргаад ирээ та. За ер нь л нэлээд л олон жилийн шалтгаан дээр төхөж ирж байгаа юм байна да. Анзаарах ёстой юм байна. Окей. За энэ хавьд нь анзаарна еврокатын ер нь л
Өшөө хоньны насгүй болцсон гэж бодчих болохоор юм болоо. За юуцэн ингээд таван харж өнгөрсөн 7 хоногийн таван харж. Өнгөрсөн 7 хоногийн таван. За дотроо гурвал жижигхэн юм дэшээ битэр нь байгаа. Томороо ингээд эрэ 3 дахь тоожоо хүлээж байгаа хөдөлгөөн байгаа гэсэн. За тэр орж ирээд тэгээ энэ хавьж ерөнхийдөө үн sideways болж байгаа. Тэгээ дэшээ стрит явсан байна. За тэгэхээр эдний устгах одоо өнгөрсөн юм байна. За дийлийнхаа энэ таазыг бол ерөнхийдөө өчигдрийн өдрийн юу боллаа эвдлээд өчигдөр зүүд таад ингэсэн байгаа юм байна. За тэгээд ерөнхий хэдүүлээ ажиглавал энд ингээд нөгөө дээшээ явж байгаа хөдөлгөөнүүд маань ерөнхийдөө жижигсээл байгаа болов уу гэж анзаарч байна. Энэ хөдөлгөөнүүд ингээд зайн жижигсээл байгаас би энэ тавьсныхаа копидол ингээд таашин давхаар дахиад жижигрүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө өсөлтийн урт маань жижигсээд байгаа учраас нөгөө паттерн маань өөрөө ингээд нарийнхан ирээдүйн ингэж нарийнхан зурагдаад байгаа шүү дээ. Үзүүр ингээд хоорондоо огтлцгоор. Тэгэхээр энэ дахиад ерөнхийдөө энэ дээр confirmation авч байгаа бол би бол ерөн нэлээд уртын сэл swing sale арилжааны одоо ингээд план бүтэн бүрдүүлэх цаг нь бараг болцсон юм болов уу гэж анзаараад байгаа байхгүй юу. Дээрээс нь долларын индекс үсэх юм бол евро дээр тодорхой хэмжээний уналт орж ирэн. За канад доллар бол тэрэн дээр яг ямар юутай байгааг бол мэдэхгүй байна. Суур талаас юу байгааг мэдэхгүй байна. За энэ дээр ингээд sideways буюу ийм паттерн явж байгаа стрээд дээшээ стрээд одоо ингээд явж байна тийм үү. За тэнгуут одоо юу болж байгаа вэ гэхээр эн чинь өөрөө энэ дээр ингээд сүүлийнхаа ёроолыг тогтоочж штэ. Мэдээч дээлийнхаа доовыг эвдүүлэх юм бол баг энийг эвдүүлж орох болчиход байна. Тэгэхээр 2 цагийн доовоо эвдүүлнэ гэдэг чинь энийг эвдүүлнэ. За тэгээд энийг эвдүүлээд ахаад энэ талд нь нэлээд зуурж магадгүй. Яагаад тэгэхээр ордоо энийг яагаад шууд ингээд энд нь шууд доошоо явчихгүй зураад байна вэ гэж таамаглаж байгаа юм. Тэгэхээр энэ дээрээс ингэж удаан хугацаанд дэше өсөжсэн тренд энэ дээр ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр Америк арилжааны захиалга гэдэг хийгдэж хүмүүс ашгаа авч гарч мараад эсвэл сэллийн уртын позишнууд нэгтгэх гэдэг жоо арилжаа олон болох боломжтой. Тэгэхээр юм sideways нь нэлээд удаан үргэлжлэж магадгүй бүр ингээд хэдэн сар үргэлжлэж магадгүй бүр амар урт хугацааны тренд эргэх боломжтой учраас юу ч ихний хэлжинд энийг эвдтэл нь ангаагаад харж би бол энэ дээр дахиад цаашаа баяр арилжааны стап ерөөсөө бүрдүүлэх болчлоо. Weekly дээр нэлээд анхаарах ёстой бүсчил дээр ирсэн. Тэгээд дэшээ ингээд ирсэн баян хөдөлгөөнүүд ерөнхийдөө нарийсаад байгаа учраас илүү доошоо хөдөлгөөнийхөө стапыг бүрдүүлээд байжсэн дээр юм. За энэ бүрдчихэд дахиад сармаар болно дөө сарчлаа. За евро швейцар франк. За нэг паттернтэй байсан тэрийг стрээ дахиад нэг юм 100 гарс хөдөлгөөн хийгээд энэ дабл топ шиг юм болж молоод шалтгаазан дээр яваа доошоо стрээд дахиад нэг юм дэмжижгэн тасрын хөдөлгөөний бүтц хийгээд за энэ тэгээд доотлын шал руу ороод ирэх байлгүй дээ. Энд шал байгаа шүү дээ. Энийг доошоо таамаглаж юу. Иш. За евробанд. За евробанд дээр нэг юм шууд юу зооцсон байгаа шүү дээ. Position зооцсон. За энэ position-ыг гэхдээ арай ч ингэж stop loss-тай болгож шууд зоогоо хэлэх юм мэдээч. За ерөнхийдөө энэ дээр шалтгааз илүү их шалтгааз давхцаж байгаа цэвэрхэн бүсчил байна. Тэгээд дээшээ стрэх магадaltaй паттерн байгаа. Яг доотлолтой 3 дахь тоочнд гүцээгүй гэж ийсэн. За тэгээд нэг юм хөдөлгөөн явсан байна. Энэ дээр нэг юм паттерн тэрсэн байна. Энд дээшээ явах уу? Тэгэхээр нэг бол евро өсөн, нэг бол паунд унана. За паундыг дараа нь харчих. Нэг бол дээшээ явах магадaltaй гэж харж байна. Энэ дээр одоо за 15 лун ороод одоогийн хөдөлгөөнийг анзаарч. Тэрхий заван зурагтаад байна. За энэ дээр sideways явж байгаа гэж харъя. Тэр ийм sideways явж байгаа гэж хараад одоо энэ уналтын хөдөлгөөн явж байснаа докторч чичж штэ тий. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ дээр дахиад ерөнхийдөө баяр арилжааны стопууд илүү бүтцэн дэжгүй харагдаж байгаа юм. Энэ уналтын хүч энэ дээр саармагжаад ингээд байчна гэдэг учраас ингээд нэг buy position нэгээд энэ доотлол дээр ирэхтэн энэ доор ирэхтэн дээшээ нэг ногоонлоо хаагдуулж арилжаанд ороод энэ өмнөх лааны stop loss энэ лааны доор stop loss тавьчих. Энийг доошоо эсэлчих юм бол энэ дээр дахиж buy арах шаардлага байхгүй. Дахиад доошоо impulse correction гэдэг дараагийн correction орж ирэх боломжтой. Бишээ дараагийн богино хугацааны impulse орж ирэх боломжтой болчихно гэсэн үг. За евро yen. За адилхан долларын индекс унж байгаа учраас Йенүүд дээр жоохон доошоо таамаг гаргацсан нь хослооныхаа хамаарлыг ерөн жоохон алдсан байгаад л байна. Анзаарсан чинь. Гэхдээ яг долларын индекс өчигдөр шөлөсөж байгаа л та тий. За ингээд 15 минутын дээр доодоо тодорхойлоод паттерн тодорхойлоод
За тэгээд энийг доошоос дээд энд ингээд том паттерн зураад унах болов. Ягаад тэгэхээр энэ орол өмнөхөр болоо явагдсан гэсэн чинь тэр хоёроо өсөд гараад ирлээ. Нэгт долларын индекс унжсэн учраас евро өсөөд энэ дэшээ яваад байсан. Одоо тийгүүт энэ хөдөлгөөн бол юу болж байна вэ гэхээр долларын индекс өөрөө өсөж жангууд йен нь унчиж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө өчигдрийг хүртэл нь ерөнхийдөө евро дэшээ байсан гэсэн үг. Өнөөдөр болохоор доллар дээшилжингууд зөрүүлээ дарын хамаарал нь йен унчиж байгаа юм. Йен унчахаар евро доктортой байсан ч гэсэн йен унчахаар энэ бүтээгдэхүүн өсөж байгаа юм. За тиймгууд имиж доллар өсөж байгаа юм чи энэ хоёр чинь хоёулаа унна шүү дээ тий. Евроч унана йен ч унна гэж бодонгууд энэ хэрвээ ингэж өсөж байна гэдэг чинь йен нь евроноосоо илүү хүчтэй унж байна л гэсэн үг. Евроны юм байлаа гэж бодож ингэж хүчтэй унж байна л гэсэн үг. Тэгжээж энэ юу чинь бүтээгдэхүүн хийж яг дараагийн хариу нь өсөд байгаа шүү дээ. За энэ дийлий дээр бас нэгэн газар л ирж байгаа байлгүй дээ. За энэ бол шууд дэше явах. Одоо долларын индекс өсвөл йен ахаал унсаар л баг. Энэ бол ер нь төсрөөдлөг оруулаад байдаад байвал илүү зүгээр болов гэж бодож байна. Тэгээд долларын индекс ер нь тэгээ жоохон тогтворч байгаа төснө гэж бодож байгаа учраас энийг бол одоо хардангууд урдаа евротой ослуудаас нэгт хийж доошо хөдөлцөө осол байхгүй гоос. Одоо жишээл евро швейцар франк, евро паунд хоёр бол яг нэг хэвэндээ сайдвейс дотор байгаа боловч еврокад дэше өссөн. За энэ бүр юуны өмнөх хөдөлгөөнүүдийг гэсэн үг шүү. Фомсын өмнөх хөдөлгөөнүүдийг харахаар. За евро йен ингээд дэше өссөн. Евро NZ дэше өссөн. Энд чинь долларын миний бодлоор шүү долларын индекс унж байгаа болохоор тэр хөдөлгөөнөл хавцаа өсч байгаа л гэж бодож байна. За евро NZ-ийн өстө хүмби бомбей явлаа да. За юу гэж ярьж ирсэн бэ гэхээр тий. За энэ доошоос төрөх магадaltaй паттерн байна. Энийг доошоос төрүүлээд шинэ ёроол үүсчих юм бол энэ ёроол өөрөө хоёр дахь хувилж хувраад энэ дээр байгаа хорой lower high болоод хувирчнаа. Буюу хамгийн уналтын трендийн сүүлчийн орой болчихно. Тэгэд энэ уналтын трендийнхаа сүүлчийн оройд дэшин сэтгүүлж гаргаж ирээд дараагийн хөдөлгөөн дээр нь баа ярилжаанд орох боломжтой гэсэн. За дүнгууд тэрний дараа эн чи яг бод амьдрал дээр яаж явсан юм бэ гэхээр энэн дээр шинэ ёроол үүсчихэж байгаа юм. За одоо өмнөх вебинар дээр бол энэ 11 гэж нэвц байсан гэсэн үг шүү дээ. Энэ ёроолыг доошоо сэтгэлээ шинэ ёроол үүсчихээр энэ дээр юу болж байна вэ гэхээр уналтын трендийн орой болчихж байгаа. За энэ уналтын трендийн оройг хаана эвдэж байна вэ гэхээр за одоо боли энэ дотор ботор байлээ гэхэд тий. Энд бол батны Батбаатараараа хайр хай өсч байна гэсэн. За тэгэл энэний дараагийн паттернууд шалтгаазын солигдолтууд нэлээд цэвэрх яваад байгаа. За энэ евро NZ гэх тийм энэ бас дайггүй явд юм байлээ. Өмнөх импульс нь хитрхи холдож чадаагүй байх юм бол одоо энэ өмнөх шинэ гарч ирж байгаа импульс энээсээ холдож чадаагүй байх юм бол буцаж энэ оройгоо биш доотлолт байгаа бүтэн засрын хөдөлгөөнийхөө биеийг шалгаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. За одоо жишээл энэ хөдөлгөөн гэсэн үг. Энэний ингэ доторх бие рүүгээ орж ирээд байна гэсэн үг байхгүй энэ оройгоо биш энэ дотор нь байгаа хөдөлгөөн лөө. Бүр ингэж засварын хөдөлгөөн орж ирэхгүйгээр өмнөх хөдөлгөөн нь холдчих юм бол энэ өмнөх оройгоо шалгаад байна гэж би тийм зүй тогтол анзаарсан. За тэгээ евро NZ дэшээ ингээд дахиад одоо бид нэг 15 минутын доо хэвтрэл төр там гаргаад арилж байгаа янгууд эн чинь том жижиг цаг ч гэсэн том цагаа бүрдүүлдэг учраас ингээд өмнөх дээлийнхаа хайр хаяг эвдэж байна гэсэн үг. Хэрвээ бид нар энд хайр хаяг хийхээс нь ингээд цаашаа хүлээж исэн бол 8 сарын 21-ээс 9 сарын 11 хүртэл 20 хоног засварын хөдөлгөөн үлээгээд дунд нь стоп лосс авч ийсэн аа. Энэ дээр нэг удаа арилж байгаа амжилттай 4 хоног бариад өмнөх бүх хүлээсэн хоногийнхоо ингээд пивнүүдийг нөхөх боломжтой байдаг. Асвинг арилж байгаа нэг дэжгүй давуу тал нь тий. За одоо би бол евро паундыг ингээд дээш нь гаргах гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг бол паунд унах гэдэг, нэг бол евро өсөх гэдэг. За еврог баг өсөхгүй болов гэж харж байгаа учраас паунд унах нь үгүй харъя гэж. За паунд швейцар франк дээр өмнөх таамаг нь энэ дээр сүүлийн lower high байна. За ихэд таац бас байгаа даа гэсэн шүү дээ. Энэ дор шалгаа одоо энэ дор тааз байгаа. Энийг дээшээ сэтгүүлээд дараагийн цэцэр хөдөлгөөн дээр нь баяжаа гэсэн. Энийгээ сэтгэл чадаагүйгээр унаад ороод ирсэн. За өмнөх ёроолоо өвтцсэн. За энэ дээр бол тэгээд одоо хэсэгтээ бай хүлээгээд юм явах. За 2 цаг нарыг. Чи ямар бүсчлээ байгаа вэ? За ийм бүсчлээ. За доошоо байна. Ингээд тренд лайн зургийг хэрсэрчээд байгаа байхгүй. Энэ дотроо ингэ байж чадсан бол энэ ирээдүйд дэшээ стрэх магадaltaй бүтэц зүсгээд байгаа боловч одоогийн 15 минутын хөдөлгөөн доошоо энэ ингэ доошоо паттерн байгаа учраас илүү доошоо арилж байгаа таамаг л зүгээр бах. За энэ бүс руу ороод ирсэн. За энэ баг өнөөдөр шууд унжиж магадгүй юм байна. Төө ханаас илтгүү.
Стронгоотны сэлдээд stop loss тавихаар энэний дээр гарч тамир болчихдог. За ингээд тэгээд брейк типийн хамгийн холтой байлаа. Хамгийн холтой энэ. За тэгэж хол явахгүй бах уу. Энэ өмнөх яраад л хүртэл. За 1/3 ч явж чадах юм уу даа л юм байна. За 1/3. Ингээл тавьчих. Ийм ярилж харагдчих бай да. Ягаад тийм хол явж чадахгүй гэхээр энэ чинь юм гинтийн хөдөлгөөний том уналтын дандаа ингэж гинт унж орж ирдэг том уналтуудын яраалахаас биш ингэж зунгаарлаж орж иж ундаг уналтын яраал биш учраас бараг ер нь л дээшээ баха. Энэ ингэ дийлийнхаа бүтцийг хараад дээш харагдаж байгаа. Энэ дээр сайдвейс явсан дээшээ гарч ирсэн одоо ингэ алгуур хуунаад гээд байгаа учраас ирээдүйд дээшээ явах. Гэхдээ одоохондоо нэг унж баха. За тэгэхээр евро паунд 2 бол ер нь тэндээс хажиглал явах юм байна дөө. Паунд бас тэгж нэг амар доош харагдахгүй шүү дээ. За паунд энэ тэгэл бусдын адил байна дөө. Энийг хүлээ юу. За паунд энэ зураг юу байна. За энэ нэг чарт нэвтрхий замбраагүй сайд эс учраас тамгарааг бах дөө. Энд батарейн дурж исэн стрээд ингэсэн. Одоо нэг батарейнаас илүү даваа дунд том цаг дээр дов анзаараарай гэдэг юм нөхгүй. Энд ингээд за батарей ингээ харчлаа гэж бодоход батарей нүүсэж явахдаа өмнөх оройгоо явж байгаа учраас энийг доошоо унахтаа трендийнхаа дагуу ядаж ил дараа нь дээшээ унаж харж авахгүй бол үүр ингээ доошоо унаж харж болохгүй яагаад тэгэхээр тренд маань дээшээ явж байгаа учраас. За энийг одоо ийм хөдөлгөөнтэй болохоор одоо яаж одоо энийг ингээ шалгахаар нь харъя гэхээр энэ хизээж тгий шалгадаг хөдөлгөөн байхгүй байхгүй. Дандаа өмнөх ёроол руугаа тэмүүлдэг бүр 90 бит байтыг гэх юм бол энийг ингэж оруулж ирж байтах юм байна дөө. Иш нь оруулж ирж хагаад байтах юм байна. Ингэж байтах юм байна. Энэ ингэж шалтаад цэвэрхэн шалгадаг байрын хослол ерөөсөө биш байна. За паунд USD. За паунд USD, евро USD хоёроо хоёулаа адилхан долларын индекс өмнөх дээр унан төр зур унаж авч байсан болохоор хоёулын дээшээ таамаглаж гисэн. За бүр таамаглаж исэн бүсчлээс дээшээс тэрээд гараад ирсэн паунд USD-ийн хувьд бол за энд нэг юм сайдвейс дотор арилжаалагдаад байгаа гээд тэгээ энэ дээр ингээд спорт тогтоод байна. Эндээсээ дээшээ олоо гэсэн чинь нэг доошоо өстөрж орж ирээд унаад өгчээ. Гэхдээ өсөд өгчээ. За одоо тэгээд нөгөө шалтгааз гэдээсэн зооны маань сэтэрж гараад буцаж нэг pullback хийгээд дээшээ явж гин. За энэ бол ахаа тэгээд евро USD-тэй адилхан жоохон дээшлэх баха. 2 цагийн давыг харахаар ингэж л тоолоод байгаа юм да. Би бол ингээд доошоос төрцөө харагдал. Энийг эвдэхгүй л гэж хараад байгаа шүү дээ. За одоо бол гэхдээ юуцсан энэ өсөлтийн тренд буюу энэ хөдөлгөөн маань ямар нэгэн байдлаар саар магжаад доошоо эргэж байгаа баруун тишээ сайдвейс өдрөө орж исэн ямар нэгэн бүтц байхгүй учраас хүлээх боломжтой. Баядах гэж байгаа хүмүүс бол одоо жижиг цаг руу ороод тасруулж болохоор л харагдаж байна. 2 цагийн засвар дууссан. Ингээд дууссан. Одоо 15 минутын дээр юу болж байна гэхээр энэ ёрол энийг эвдсэн, энд байсан, энийг эвдсэн. Одоо энийг доош нугаад ингээд л баячих боломжтой харагдаж байна. Баярлж байгаа хүмүүс бол. За би бол жоохон долларын индексээ харж байгаа жоохон сэлдэх тал руугаа жоохон арай урт хугацааны нөхцөл хүлээж агаад сэлдэл гэж бодож байна. Энэ оройг эвдүүлэхгүй гэж харж байгаа л. За одоохондоо ийм л таамаг гаргаад дөө. Тэрнээс одоо ингээд нөгөө энэ явж байгаа хөдөлгөөний маань хүч ерөөсөө суларсан хөдөлгөөн байхгүй. Тийшээ яваал. Тэгэхээр бас шууд доошоо бүсчлэл таамаглаад харахад ер нь хэцүү л юм байна. Зя Австрали доллар, Канада доллар. За нарийнхан батарейнаас трейд дэшээ трендэд байгаа явсаар агаад одоо цэцэр хөдөлгөөн орж ирж байна. Энэ бас дайггүй шалтгаазаа шалгадаг бүтээгдэхүүн байлээ шүү. Ингээд энэ 15 минутын таазуудыг ер нь л цэвэр мэдээж байнга цэвэрхэн шалгахгүй гэхдээ бүсчлэл болгож анзаараад хаана юу болж байгаа гэдгийг анзаараад байвал надад бол тийм ч хэцүү биш санагдсан. За Австрали доллар, Канада доллар нэг өдрөө тавиад арах юм бол жоохон сонирхолтой нөхцөл үүсчих. Юу юм гэхээр одоо ингээд хичнээн хэдэн сар өсөд гараад ирсэн ч гэсэн дээлийгээр харах юм бол давны юм бадаж штэ. Шинэ оролгож орол энэ эвдэхгүй гэдэг орой энэ дээр байгаа. Энэ оролгоо нэлээд төхөөд ирсэн байгаа даа. За муу адил шууд дэшээ өсөд гараад ирсэн дээрээ ингээл өнгөрөөд очно гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар
тренд эргэж байгаа мэдээлэл дээр бол өөх байх. Арайч шууд энэ шиг ингээд. За энэ ч гэсэн ингээд ороо ер нь цагаад л бол 2 3 хоногийн сайдвейс явсан л байна. Тэгэхээр нөгөө дээшээ бас хит удаан барьж болохгүй болов гэдэг санааг хэлэх гээд байна гэсэн үг. Эвдэхгүй гэдэг оройн энэ дээр байгаа учраас тэгж хол бас бариад боломжгүй болов гэж бодож байна. Тэр нэг сэрээ зурсан. Юу гэж хэлэхгүй таац. За 2 цаг 15 минут харчаа дөө. Тэгээ жишээл ингээд зурж явахт яг ингээд тэжгүй байгаас тийм. Энэ батарейн явлаа, өмнөх шалтгаазаа шалгалаа. Сав. Тэг авалтын ч гэсэн харахад энэ яроолыг ингээд авангууд. Гэт. Ер нь тийм гайгүй таамаглах боломжтой ерөөтэй цэрүүлгэнүүдтэй. Энэ яроол ингээд харахаар. Энэ нөгөө Евро USD-г 20 оны ханш маш шиг юм гайгүй болчиход байна да. За одоо үнэлтийн хөдөлгөөн болж байна гэхээр жижигхэн байсан, урт байсан, бүр урт болсон. Үнэлтийн хүч бол одоохондоо урт байна. Ямар нэгэн баа ярилцаанд орох одоохондоо арай л эртэдэж байгаа юм байна. Тэгээд мэдэнээс хойш ерөнхийдөө жоохон сармагчаад унж байгаа. Тэглийн жоохон ингээл бах туург. Одоохондоо юм хүчтэй дэше явж байгаа юм чинь. Хамаагүй бас унах гад яах вэ? Жохон дэше явах байлгүй. За Австрали доллар Швейцар франк. Та зурсан сэтлээд буцаад ороод ирсэн буюу за эхний ээлжинд энэ өмнөх оройг эвдэлсэн. Энэ ёроолыг эвдүүлэхгүйгээд баячиж болох юм байна да. Энэ дээр энэ бүсчтэл байгаа. Энийг эвдүүлэхгүй гэж баядж болж байна. За би энэ дээр ирэх юм бол buy position нэ гэд үлдээч. Ингээд эхний ээлжинд ийшээ хараад бүр барьж чадвал энийгээ сэтэлнэ гэж үзнэ ер нь бол. За нэг Австрали долларын дээшээ заагаад нэгийн доош нь заагаа ичлээ. Харнаа дараа. За энэ орой зурсан байна. Өмнөх шалтгаазаа шалгасан байна. За энэ орой бол ингээд өөрчлөгдсөн байна өнөөдөр бол тий. За энэ лавр хаян дээр өвдөгтэй дийлийг орой тийшээ зөөгдөөд энэ гурван бүсчлээ одоохондоо шал хэрэггүй болчихж байгаамаа. Хаваад яг ганцаар өсөөгүй. Австрали доллар зэрэг өсөд байсан болохоор өсөөгүй гэж үү? Яг одоо баятлаа. Энд орё эсэл. Типийг энэ дээр. Аадлахгүй. За юм хөдөлгөөн байна харъя. Sideways явсан таад шалгасан. За типийн энэ юм байна уу били. Scalp. Ваа. Ийш энийг өвтөх гэж магадгүй. За энэ бол дээш харагдаж байна уу? Одоо энэ дээр ингээд хэдүүлээ харах юм бол ийм дээшээ стрэх магадaltaй паттерныг трендинг төсөлд үсэж байгаа нөгөө паттерны дээшээ straight энэ дээр жижигхэн sideways борон тушаарснаа straight. За тэгээд угаасаа дээлэгээрээ дээшээ явж байгаасаа харсан шүү дээ. Энэ бол дахиад ийшээ орж ич магадгүй. Энэ дээр дабл топ болоод тренд эргэцэн гэдэг шалтгаан байлаа гэж бодоход энэ 15 минут их. Тэгэхэд 2 цаг дээрээ бол тийм юм байхгүй. Нэг өдөр дээрээ тийм юм байхгүй. Арайч тренд эргэж өсөөрэ болоогүй л. Гэтэл ер нь иймэрхүү юм үсэд ирэх нь эргэдэг юм байна те. Тэгээ энийг харахад 2 цаг дээр ерөнхийдөө ийм юм явдаг юм байна. За анзааръя. Энд чинь нэг лайн руу орж ирэх нүггүй. Шалтгаан руугаа. За энийг бол энэ хүртэл дэшээ. За эхний ээлжинд энэ хүртэл яваад энэс чадвал тэр дэшээ хүртэл явна гэж харж. За Австрали доллар юу вэ? За нэг дабл топ орж исэн чинь сэтлээд нэг гальтай байсан нөгөөдгөө сэтлээд тэрэн дээрээсээ pullback аваад явцсан. Гэж бол энэ дээр нэг бүсчлөө зурчаад байгаа шүү дээ. За одоохонд устгах. За Австрали доллар Америк доллар хоёр бол жоохон дээш харагдаад байгаа юм. За одоо л pullback хийгээд ерөөдөө өсөж байна. Өсөлтийн хүч бас нэлээд дэжиг гараад ирсэн. Долларыг төр зур тэндээс долларын индексийг түрхэн зур sideways хийж явах оронд нэг ингсийгаад нэг өдөлгөө ороод ирчихэж магадгүй.
За гэхдээ энэ нар бол би лабасашн нэхгүй. Саяны зөндөл цэвэрх хослох. Заавал энэ шиг юм 100 гаралцсан бүтээгдэхүүн дээр ярилж байна гэж байгаа. За газрын тусан дээр нэг тааз бай, нэг шал бай, энийг сэтлүүлээд энэ дээрээс LD гэсэн чинь энэ том паттерн. Энэ паттерн нэлээд цэвэрхэн явж байсан шүү дээ. Хэлэхэд би ингээд за энэ амар цэвэрхэн паттерн гоож бас баг доошо батны стрэх байхаа гэжсэн. За тэгээд зүгээр стрессийн дараагийн correction дээр орё гэсэн чинь correction нь нэлээд сүүлд орж ирэхтэй. Гэхдээ энийг би correction гэж ярих гэдэг юм л та. Буцаад нэг шайлж унж чадахгүйгээр гараад ирсэн. За одоо ингээд харъя. За шууд мэдээж ихний ээлжинд мөндөнд ийм юм тусч байгаа тийм үү. Ийм паттерн байх боломжтой юм шүү гэж тусч байгаа юм. Тэнгуут 3 дахь хөрөлт жоохон сэтэрэлттэй харагдаад байгаа юм. Хэрвээ тэгэх юм бол одоо энэ хоёр маань өөрсдөө паттерн дотор байдаг. Ингээд юу болж хувираад амбарддаг паттерн болж хувираад тийм дахиад доош яваад ирэх боломжтой гэдэг байгаа юм. Ер нь бол би ойлог гэхдээ яг энэ зургаас л дахиад ийшээ орж ирэх боломжтой л гэж харж байна. Одоохондоо яг хөө ингээд ийшээ трендтэй яваад өнөөдөр өөр жоох унтсан байгаа ч гэсэн ер нь яг энэ бүтэц хөдөлгөөнийг харахад бол ер нь дахиад доош ороод ирэх бах. Энэ шал руугаа ер нь тэмүүлэндээ л гэж бодож байна. За тийм үү танаас яаж арилж өндөр боломжтой вэ гэж байгаа. Impulse correction. Бүр энэ impulse нь урт болсон. Өнөөдөр gapтэй нэгдээд тэр gap нөхцсөн юм байна. За өнөөдөр жоохон дээшээ хөдлөх байхаа. Ингиж нэг гарч ирээд тэгээд доош явах байх. За юм зур гаргач. Ер нь доош гэж боддог. За доллартай бүтээгдэхүүнүүд бол хэлжсэн шүү дээ. Ингээд нэг долларын индекс, доллар нь урдаагүй бүтээгдэхүүн индекс оннаа гэж харж байсан болохоор тэг унсан дөө. За нэг том бөгөөд дунд цагийн паттерн ингээд задарч иж баталгааждаг гэдэг нь ингээд задрахгүй буюу сэтрэхгүй бол паттерн зүгээр тэгэл тренд лайн болоод дуусчих. За USD Швейцар франк бүр энэ өмнөх ёроолоо сэтлээд өглөө. Энийг бол тайвширталгүй лээ юу. Ер нь бол сэл арилж ачтай хувьд бол жоохон оцорчлоо. Төсвөр хөдөлгөөний үрээсэн сэл арилж нээж болно. За тэгээ сэл нь бол угаасаа яагаад гэдэг нь тодорхой байлгүй тий. Энэ ёроол моролоо сэтэлцэн угаасаа унжийн долларын индексийг жоохон засвар орж ирнэ гэж бодож байна. За доллар йен болохоор зураад исэн бүсчлээ маань сэтрээд буцаад ороод тэгээд чеклээд явцсан. За энэ бол буцаад ийш явах уу. Энэ хоёр тэгэл шагал орж ирэх байх. Одоо энэ сайдвис яг ингээд трейд ингэсэн ч гэсэн энэ доороо ингээд урт зүйдтэй ингээд дандаа дэше гараад ирж байгаа учраас энэ дотроо их нээлжинд явагдах байх гэж харж байна арилж байна. Яг нэг ингэсэж хараад ирээдүйд дэше стэрчих юм уу гэж зөв там гаргаж болох юм. Гэхдээ энэ ч өөрийнх нь импульс өмнөх импульс нэхгүй учраас паттерн биш. Бүтцэн дарахгүй болчихсон л та. За яг нэг иймэрхүүл байна да. Канада доллар, Австрали доллар. За Австрали биш Канада доллар, евронууд дээр айгаа гоё стопууд ер нь бүрдэж байгаа юм байна. Алтан дээр бол бас жоохон анхаарч болохоор бүтц үүссэн. Яг тэр нэлээд доош унаад ороод ирсэн учраас тийгээд алтны ер нь жоохон сэрж чадахгүй л байна л та. Энэ өглөөний хөдөлгөөнүүд зараалгараа ер нь нэг зүй тогтол байгаа л гаш. Яг өглөөний 8, 9 хөдөлгөөнүүдийн зүй тогтлыг харах юм бол бараг техник шинжилгээч хэрэггүй шахуу зүй тогтлоор нь арилж явж болохоор юм харагдаад байгаа. За тийм байна. Энэ 7 хоногийн өөр мэдээнүүд харчээ. За FOMC мэдээ юу ч гэсэн болгон хөв буурсан гэдэг мэдээ 0.25-аар ингээд гарчиж байгаа юм. За маргааш энэ хоёр гарах юм байна. За энэ 7 хоногийн мэдээ гайг өнгөрч байна. Дараагийн 7 хоногт за GDP гарчээ. За энэ одоо ингээд бусд мэдээнүүд ер нь дараагийн on farm хүртэл 2-7 хоног тайм байж байгаа хөө. Яг хөө мэдээж яг фандинанс масан дээр ярилж байдаг. Мэдээний нөгөө юу хөдөлгөөнүүд дээр ярилж байж болохгүй фанд дээр ярилж байдаг хүмүүс бол мэдээж 8:30 мууч 10 гэдэг цагуудыг нэлээд сайн өдөртөө анзаарч явах хэрэгтэй. За бусад зөв өөрсдийнхөө нас дээр ярилж байдаг ч юм уу мэдээ хамаагүй хүмүүс бол одоо ингээд чарт нэг яг тухайн энэ цагт нь л ярилж байгаа нэгэ таарчихгүй л ер нь хамаагүй болж байна дөө 2-7 хоног гэж гисэн. Окей, за тэгээд дараагийн вебинараар игээд уулзцаая. Тэгээд хаан дахиад вебинарын хавтуудыг хийнэ. Ер нь бол зах зээл мэлийн гоё л хөдөлгөөнүүдийнх нь байрлал яг ингээд хитрхи all time хийгээд ингээд байгаа ч гэсэн. Өө энэ зэдэд хоёр хослоо шүү дээ. Тэр нэрээс ирчих.
За NZD CAD. За энэ дээр нэг таад шал зурцсан энэ довыг эвдүүлээд sell гэсэн чинь дээшээ дов эвдээд тэгвэл дов нь хаана эвдэгдэж байгаа гэхээр энд эвдэгдээд тэг энэ дээр нь батарей стрээд оошилж байна. За энэ Канада доллар өссөнтэй бол биш ээ. NZD өөрөө уусантай холбоотой. Тийм NZD унж байгаа учраас сарда NZD-тэй ослоо төсөөд байгаа гэсэн. За тийм байна. Тий. За энэ бас байна тий. Ньюзлэд доллар Швейцар франк бас энэ батарей нь үсэж чинь энэ яг шууд эренгуут нь ингэж болохгүй шүү баталгаа аваад арилжаанд орох хэрэгтэй гэсэн. Энэ бас дайггүй 100 пип унтсан байна. За энэ хоёр л өргөжлөөд унахаар байна өө. NZD CAD бол яг одоо энэ доотлын бүсчил дээр ирсэн учраас энэ хавьцаа жоохон тайвширч магадгүй. Тэр NZD Швейцар франк бол дахиад хязгааргүй уудамлуу. Ууд маань гэхдээ доороо байна тий. За юм байна дөө. Энийг бол дахиад 15 минутан дээр засварын хөдөлгөөн үлээгээд нэг байдаад үзэхэд яах ч байх. Уус 2 цаг дээр ийм том sideways явж гин. Ингэж өснө буцаад ингэ ороод ирж гин. Энэ дээр жоохон зунгаар элдүүлж sideways үүсгэж жагаад баядаа дахиад иш. Окей, за вебинараа дуустал нь үзсэн хүмүүст нь баярлалаа. Дараагийн вебинараар уулзтлаа. Түрэн баяртай.